10-17 хөтөлбөр харын галгоо нэвтрүүлэг үзэгчтэнд шууд хүрч байгаа. За эхний хэсэг дээр үзэгчтэнд хоолой хийсэн. Өнөөдрийнхөө зочин зориулна. Мэдээж зочин маань студид маань айл хэдийн ирээд суучсан биднийг хүлээж байсан. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За Нобелийн шагналтнууд номын сангийн захирал бас цэг хөрөлцөн ирсэн байгаа. За баярлалаа сайхан ойлголоо өгсөнд. Тэгээд телевиз үзэн суугаа үзэгчдээс энэ өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрийн мэнд хүргэе бацгээ. Баярлалаа. Урилга хүлээ авч ирсэндээ баярлалаа. Баярлалаа. Амралтын өдрийн мэнд хүргэе. Энд нэг мөрцөн сууж байгаа. Баярыг амралтын өдрийн мэнд хүргэе. Найзгаа хараагүй. Сандраад байна. Гарын хоолыг бас идээгүй тий. Бүр жоохон бахтай бит хоёр чи хамт унтаал өглөө алгаа хоол гоё хоол хийж өгдөг гэсэн тийм. Ойр найз гарын хоолыг хараад ингээ харсан чи бүр ингээ өөр ирэхгүй нөгөө харааны шиг саажиж шээ. За тэгээд яах вэ? Юу ч гэсэн зочиндоо бас хоол амталчих тий хэдүүлээ. За тэгээ өнөөдрийн минь хоолыг бас зазаа юм бэлдэж өгсөн байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол хангалттай өрөөр туслахаар ажилласан болохоос үндсэн хоолны минь бодол санаачилсан хийсэн хараа шингээж хийсэн гол хүн маань бодоод зазаа юм юм шүү. Тэгээд ингээд хоолноосоо амталтаа өнөөдөр өглөө эртээ ирсэн бас тэгээд өсөж байгаа сте тийм ээ. За хоолноосоо амсцгаая да зүмрээ. За хоолой барай. За. Хоёрдугаар амсаачихгүй. Тий. За амсаа шүү дээ. За ямар амттай харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн хоол бол мэдээж төмсний хочмол байгаа. Төмсний хочмолыг танд зориулж хийсэн. За тэгээд дээрэс нь далайн байцаа дэшил. Зоологийн гарын хоол айгүй гоё шүү дээ. Би бүр жоохон бахасаа идээд чисэн болохоор айгүй гоё амттай. Бас энэ хоёр чинь хоорондоо уулзахаар бас ийм болт юм бэ. Чимээгүй юу? Тий чимээгүй. Би энийг хараад ингээд нэг хөөх удаан уулзаагүй хүмүүс бишүүргээд. Гэхдээ ам халаад ирэхээр тэгээд өөр надад дөнгөж игэлж байгаа. Ястай гоё. Тэгээд нөгөө талах авч байгаа. Лега хааштай. Нөгөө эрдэмтдийн бас судалгаа гарсан байсан би сая сүүлд уншиж байсан нөгөө 400 мянган жилийн өмнөх хүний нөгөө антом яс болддог шүү дээ. Олдсон. Тэгээд тэрэн дээрээс ийм 400 мянган жилийн өмнөх хүмүүс цагаан хоол идчихсэн, ийм веган хоол идчихсэн гэсэн тийм олдоор олдсон байсан шүү дээ. Тэрийг хараад бөөх тэг чинь бид нар одоо бүр 400 мянган жилийн өмнөх хүмүүсээс илүү өөрснийхөө эрүүл мэндэгээр нь хэр бодож хоолундаас хэр зохицуулдаг лээ гэж бодож байсан. Тийм, бацмаа бас гайхалтай. Тэр болсон байна. Гоё, өстой гоё амттай. Тэгээ далайн байцаатай болохоор бүр гоё амттай. Гуруулаад гэсэн цуг идэхүү. Бацгийн ганцаараа нэгдэлж ингээ хараа. Яах вэ? Ганцаараа идээд авч байгаа юм сайн. Тэгээ хараад. Тэгээ дээрээс би ер нь зүгээр бас далайн байцаатай шүлнээс сонсъё. Надад тэр халбаа яваад байна. Надад. Өстой гоё амттай. Зөндөө янз бүрийн гоё орцууд орсон тий. Янз бүрийн. Би харин бүр гайхсан бас айгу хөнгөн мөртлөө айгу гоё амттай эдэнхтэй. Гоёор хийсэн байгаа. Ямар гоё юм бэ соус морс. Мэдээ баярлаа. Энгийн байгаад. Харахад айгу энгийн мөртлөө айгу гоё амттай тижээлээ. Баццэг гэртээ яж захта ямар хоол хийж өгөх хүүхдүүдтэй гэл над руу уцаар ирдэг. Тэгэл би болохоор жоохон гэрээ ажиллаа зөвлөгөөгөө. Манай хүн болохоор нөгөө талаас нь би ажил бүтээгч юм уу тэр талаас нь их зөвлөгөө. Тий. Нэг нэгэндээ тэгэл их зөвлөдөг. Насан бага энэ ажил болохоор чинь маш их сайхан шүү дээ тий. Баян уцаар ярина. Ярихгүй бол яач вэ? Юу ярих уцаар ярихаар гэдэг. За тэгээд мэдээж Нобелийн шагналтнууд номын сан өнөөдөр бас ярьсан зүйтэй болоо гэж бодож байна. Сүүлийн үеийн ажлуудаас бас хэлэхгүй. Номын сан маань ер нь яаж байна? За тий анх байгуулагдсан цагаас хойш 5 дахь жил рүү орж байна. 12 онд байгуулагдсан. 12 онд байгуулагдсан. Тэгээд одоо 4 дахь салбараа бас нээж байна. Тэр нь юу вэ гэхээр дандаа хастагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулаад нээдэг. Хастагдсан дүүргийн хүүхдүүд маань хотын төвд бол угаас хүүхдүүд ойрхон байгаа учраас яаж иж агаад ном санруу хотын холбогдчихдаг. Тий хастагдсан дүүргийн хүүхдүүд болохоор ном уншихыг хүсээд ч ном худалдаж авах боломж байхгүй. Тэгээд дээрэс нь хол тэгэл автобусаар машинаар тийм хүргэж өгөх хүн байхгүй төгжирч явхаар сургууль дээр
бүр ингээд яг зориултын ном орчин нэгэд өчүүл арай илүү дөхөм юм уу хүүхдүүдэд минь гэж боддгийн. Тэгээд одоо удахгүй 137 дугаар сургууль дээр нээлттэй хийх гээл юм бэлдээл байж шээ. Аслагдсан дүүргүүдийн сургуулиуд номын сан байхгүй тэгэхээр их сонир хамсмаар тийм шүү дээ. Тэр бид нар маань бас сурж болох. Яг бүгд ч бас биш л дээ. Ер нь бол соёлын сургуулийн судалгаа байдгийн манай улсын хэмжээнд 1500 гаруй номын сантай гэсэн судалгаа байдаг боловч тэр нь нөгөө баг сургууль, их сургууль гэдэг бүх сургуулиудыг нийтийн хамарсан сургуулиуд гэдэг бүгдийг хамарсан тоо баримт. Яг амьдрал дээр болохоор жоохон зөрөөтэй л дөө. Тэгээд дээрэс нь манай улсаас сургуулиудын номын сан төсөлж өгж байгаа мөнгө нь бүтэн жилээр бодоход ингээ харьцуулж үзэхэд 100,000 төгрөг, 100,000 төгрөг төсөлдөг учраас 100,000 төгрөнд тийм ямар ч ном авах боломж байхгүй шүү дээ. Тэгээ яг сурах бичиг тийм сурах бичиг мэдээж өгөн. Гэхдээ тэр бол угаасаа байх ёстой учраас сурах чигээс гадна хүүхдэд танин мэдхүйн шинжлэх ухааны сонирхолтой гоё ном зөндөө хэрэгтэй байна шүү дээ. Тэгжээж л хүн хөгжиж шүү дээ. Ном уншихгүйгээр хүн яаж хөгжих вэ? Ганцхан сурах бичигээр алцгаад байв. Тийм бас хэцүү шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр аль болохоор энэ хүүхдэд зориулж номын сангийн орчин бол нэлээд сайн өшөө нэмжний хийж шаардлагатай л байна. 137 дугаар сургууль дээр шинэ номын сангаа нэх гэж байгаа гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энэ номын сан маань хизээ нээлттэй их үү? Хідэн номтой сан хөмөрхтэй. Тийм сонирхолтой. За ер нь бол номныхын минь тоог бол 137 минь өөрөө 300 гаруй хүүхэдтэй. 400-аад хүүхэдтэй баг сургууль байгаа. Тэгээд номын тоо болохоор хиний ээлжинд бид нэр ууг нь 50000 ширхэг ном цуглуулъя гэсэн зорилго тавьсан. Тэгээ одоогийн байдлаар 1000-аад ном цуглуулчаад байна. Цуглуулчаад байгаа юм тий. Энд дэр чи бас ивент гэсэн байгууллагууд байгаа. Наран хийц хүүхд ихтлгүүр байна, 5 богд байна. Тэгээд залуучуудын роторикт гэдэг клуб байдаг. Тэдрээс бас аягүй гоё хөрх номууд. Тэгээд хүүхдийн зохиолч нар манаас аягүй гоё номууд өгч байгаа. Тэгээд ер нь ном биднэрт аягүй хэрэгтэй байгаа учраас хүүхдүүдэд зориулаад ном хандлагыг бас уриалж байна. Би харин сайн улсын аян гэсэн гэж бас фэйсбүүкээр тийм юм явж байгааг бас харсан л та. Тэгээд одоо хэний Батцгийн маань бас яг энэ сайн үлсээ хідэнээс эхлэв бас анхныхаа хийжсэн тусламжаасаа бол гайхалтай түүх яригддаг юм билээ. Тэгэхээр тэр түүхээсээ бас үзэгчтэй ярьж өгвөл сонирхолтой байж магадгүй. За анх бол 12 оноос ер нь бол эхэлсэн шүү дээ. Манай хүү том хүү маань сургуульд орсноор л ер нь бүх юмуд эхэлсэн. Тэр нэг асуултыг асууснаас эхэлсэн. Тэрнээс ч хойш ер нь аливаа амьд чинь тэгэл уухгүй тууштай явах тусмаа л өшөө хөгжөөл дивжээл эхлэн штэ. Тэгээ хүүхдүүдийн номын санд хандлага, номтой хандлага нэмэх тусмаа өшөө цаашд илүү яаж хүртээмжтэй болох вэ? Өшөө хүүхдүүдтэйгээ яаж одоо номыг илүү хүргэдэг болох вэ гэдэг зөндөл гарц сургалгаануудыг л харж эхэлж байгаа. Тэр дундаа харин одоо ингээд номын сан дээр ирж байгаа хүүхдүүдээ анзаараад байхад нэг зүйл их харагддаг юм л да. Тэр юу вэ гэхээр эцэг хандлага. Нэг үе бодол айгүй гоё эерэг болоод байгаа байхгүй. Айгүй сайн яавал хүүхдүүдэд ном уншуулах уу? Яах уу гэл айгүйх асуултууд асуугаад байгаа нь айгүй сайхан. Гэхдээ дотроо яавал ном уншуулах уу гэдгийг уг нь мэдээд байгаа юм. Хэлэхээр тийшт нэрээ тийшт ааха гэдэг. Гэсэн мэт яг хэрэгжүүлэх болохоор заа маргааш хойш нь тавьчихдаг. Монголын маргааш. Тийм тэгээд хэвээр нөгөө ястал тэгээ маргааш гэдэг байвал тэгээд хүүхд чинь нэг мэдхэд л өсөл том болчих шүү дээ. Тийм болохоор болно гэсэн үг шүү дээ. Айл болох маргааш гэж хойш нь тавилгүйгээр хэрвээ хүнээс сонссон л бол тий зөвлөгөө авсан л бол тэрийгээ дор дарнаас хэрэгжүүлээд явбал айгу зүгээр юм уу. Тэгээ бас нэг анзаарч байгаа хоёр дахь зүйл нь болохоор юу вэ гэхээр эцэг эхүүд маань аслагдсан дүүргүүдэд би бол бүгдийг бас хэлээ хамруулж хэлээгүй. Ер нь маасаараа хүүхдтэйгээ хандж байгаа хандлага нь айгу жоохон ирээ цэрэгөө ханддаг. Тэр нь юу вэ гэхээр айгу дураараа хүүхдүүдтэйгээ жоохон дээрлэгч ч юм уу тий ханддаг. Тэгэхээр нөгөө хүүхд нь өөрөө яах юм бэ? Жоохон хүүхд чинь ээж аав угаасаа л бид нарт ингэж л хандах хэрэгтэй юм байна. Ойлголттой. Тий, ерөөсөө л хүүхэд бид нар чинь ээж аавын зүгээр байх хэрэгтэй. Ууралсанд л ээж аавын зөв, загнасан зодсон л ээж аавын зөв гэж хүлээж авах гэдэг. Гэтэл тэр өөрөө бол буруу штэ. Тэгэл төрсөн эцэг гаднаас нь харахад төрсөн эцэг ихтэйгээ байгаа юм шиг мөртлөө төрсөн эцэг ихтэй элдвэр хилүүлээл загнуулаад зодуулж байгаа хүүхдүүдийг харахад айгу өрөвдмөр харагддаг, маш их өрөвдмөр. Тэгэл тэдний төлөө одоо юу хийж болох вэ? Номын санал шүү дээ. Номын ухаанаараа бойжгож байгаа хүүхэд буцаагаад хүн нэг жинтэй үг хэлэх чадвартай.
Тийм учраас энэ номын сан өшөө илүү төлхөө нээдэг. Тэгээ чанартай номыг өшөө хүүхдүүдтэй олж өгье гэсэн бүр ийм туйлын зорилго тавиал одоо би бүр бүхэл амьдралаа эндээ л зориулна гэсэн юм зорилготой байна. Одоо манай хүүхдүүд ихнээсээ тусаж хэлж штэ ажил дээр одоо байнгын туслагч болсон. Тэгэл ажилдаа явах гэж юм шиг хичээл тараад номын сан руу явъя будгаа бодъё гэж зураг зуръя гэж. Өчигдөр бид нэр 120 дор сургууль дээр очсон л да. Тэгсэн чинь ерөөсөө нөгөө гэр бүлийнх нь хүн бас очсон. Гэр бүлийнх нь хүн бацгүй маань нөхөр гэр бүлийн хүн зураач хүн байлээ. Тэгээд бас ханан дээр ингээд маш сайхан зургуудыг зурж илээ. Месангийн ханан дээр. Тэр нь болохоор бас их гоё юм уран сэтгэмжтэй хүн одоо тэр хүүхдүүдэд одоо нөгөө ардынхаа ёс заншлыг мэдрэх тэр гоё сайхан гоо сайхны хүмүүжил өөх тал дээр нас их гоё сэтгэвтэй зургуудыг зурж байгаа харагдсан. Бас нэг жоохон бяцхан хөө памэд орсооцсон ингээ юм бодож байгааг би харсан. Тэгээ бас өөрөө ирэхгүй хүн ингээ зүрх сэтгэл бас ингээ нэг гоё сайхан мэдрэмж төрөө явчихдаг юм билээ тий. Одоо гэр бүлэрээ ийм бас их хүмүүсийн төлөө ингээд ийм сайн зүйл хийх гээд зорж байгаа явдал нь бас миний сэтгэлийг маш их хүндсэн. Тэгэхээр бас Баццэгтэй бас үнэхээр их баярлж байна гэдэг бас хэлмээр байна. Тэгэл Баццэг маань ингээд ингэр дээр нь гоё төрийн сонирхтой одон гэлцээд байгаа. Тэгэхээр хэдэн хүүхэдтэй байлээ? Ер нь одоо 4 хүүхэдтэй одоо 5 дахь хүүхэд байна. Тун удахгүй гарах гал ирэх гээд байж байна. Ирэх гээд одоо хэвээр хүлээгээл сууж шít. Сүүлийн нэг сар чи бас яасан явдгүй. Өмнө нь яадаг байлаа. Нэг мэдсээр хүүхдүүд гарцсан байлаа шít. Одоо 5 дахь хүүхдээ хүлээсэн чинь гарч өгдөг. Сүүлийн сар чи явж өгөхгүй юм. Тэгээд хажуугаар нь ажиллаа хэмжүүлээд тэгэл явчихна. Энэ их ажлын хажуугаар бас юм гэдэг үг тийм ээ. Гэдэг бас их хүчтэй, төвчээртэй. Тэгээд би айгүй ер нь азтай гэж боддөг шүү дээ. 90 тойронд би дандаа сайхан хүмүүс гэдэг. Одоо миний хамгийн багын найз байнаас найзаасаа айгүй их юм сурдаг шүү дээ. Уцтаал одоо яах вэ гэл нөгөө хүн юм чи сэтгэл зүй ялангуяа жирсэн үе чи айгүй сэтгэлээр унах үед байна шүү дээ. Тэр болгонд золоор угаал ярьж байгаа юм чинь. Одоо яах вэ? Хоол моол дээр хүртэл гэр цэвэрлэх дээр хүртэл мэдэхгүй юмуд гарч байгаа юм чинь. Ном уншаад байгаа хүртэл хамгийн наазах юмудаас мэдэхгүй юмуд гарч байгаа юм чинь. Тэгэл тэр болгон дээр найзаасаа тусламж аваад ирээл гэр цэвэрлж өгнө нас. Сүүлд бас нэг гэртээ цэвэрлж өгч. Ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд дэлгээсэн юм бэ гэж гоё дууддаг шүү дээ, тий. Тэгэхээр өөрөө нөгөө нэг маш их сайн сайхан зүйлийн төлөө явж байгаа учраас эргэн тойронд ч байгаа хүн болгоно бас их сайн сайхан байна. Тэгээ бас таны өөрөө чинь бас бодол санаагаар дамжин эргэн тойронд байгаа хүрээлт байгаа бүх хүмүүс сайн сайхан харагдаж байгаа лавтай. Тийм ээ. Тэгэхээр өшөө одоо Нобелийн сан одоо Нобелийн шагналууд номын сангаар зочилсон алдартнуудын тухай ярил тийм ээ. Маш их олонний танил алдартнууд зочилсан юм байсан. Би бас өндөрс харсан. Тэгэхээр тэр алдартнуудын тухай бас ярил. Хүмүүс өөр нь ямар хэмжээр танаа номын санд хандив өргөдгийг өшөө бас ямар оролцоо байдгийг танаа ингэж мэдчихсэн. За номын сандаа хүүхдүүдээ мэдээж хүүхдүүд юм чинь бас яахаа мэдгүй эхлээд хүүхдүүд номын санд орж ирэхээс ичээд айгаад ч юм уу болох юм уу болохгүй мó гэдээ асуугаад байдгүйсэн байхгүй. Тэгээ орж ирээд суухаараа бас номоо унших тал дээр анханасаа бас итгэжүүлэлт хэрэгтэй шүү дээ. Ер нь том хүнд ч гэсэн. Тэгээ хүүхдүүдээ ном уншуулахын тулд ер нь олонний алдартай хүмүүсийг урьж үлгэрийн цаг хийж байвал ер нь илүү сонирхолтой юм байна гэсэн үгнээс урлагийн алдартнуудыг дандаа зурагтаар хардаг дуучид жүжигчдийн урьж тэднэрээр ингээ өөрийнх нь бага насын яриулаад үлгэр ярьж өгдөг байхгүй. Тэгэхээр хүүхдүүд айгүй ингээ шимтээд сонсдгийн айгүй хөөрхөн. Тэгээ сүүлд сая дуучин Аз Заяа дуучин маань ирсэн. Тэгээ Баяр Цэнгэл дуучин маань ирсэн. Савьят тий Сарантай ягч гавьяач жүжигчин Баццэг гэж ирээд ингээ өөрийнхөө багын дурсамжийг яриад үлгэр ярьж өгөхөр хүүхдүүдэд айгүй сонирхолтой. Тэгээ ер нь бол урлагийнхан маань сайн үлсэн аянд айгүй сайн оролцдог штеп. Нилийн сайн оролцож одоо юу байна түүгээрээ ирээл хүүхдүүдэд туслаад дэмждэг. Тэгээ байгууллагууд маань бас хүсэлт тавихаар айгүй сайн ном өгдөг. Ном өгнө. Тэгээд ер нь бол биет тусламжуудыг л маш сайн өгдөг. Тийм. Тэрнээс бид нар бол нөгөө бэлэн мөнгө төгрөг их авдаггүй л дээ. Сүүлд нь яагаад гэвэл бэлэн мөнгө гэдэг чинь яг үнийг хэлэхэд манайхан чинь ямаг сургаар нь айгүй их ярьдаг. Дам нэмээд ард нь юу ч хамаагүй сайхан хачаарлал ярьдаг учраас тэрэн дээрээ би бол ер нь бодолтой л байсан дээр гэж боддөг юм. Тийм. Тэгээ байгууллагуудаас бит зүйлээр тийм бит зүйлээр дэмжлэг аяг хаана. Тэгээ байнга тусалдаг одоо наран хийц хүүхдийн их дэлгүүр байна. Тэд нар маань хүүхдийн ном хүүхдүүдэд бэлэг өдрөл зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад бэлэг өгөх гээл те. Бас сая Апо хувьцаат компаниас Мамо брэндээс хүүхдүүдэд маань бүх шилдэг хүүхдүүдэд
комик. тийм нөгөө гарын бэлгээ бас шагналж өгсөн. Тэгээ энэ болгон чинь бүгдээр аягүй том дэмжлэгүүд байдаг учраас. Энэ урмаар л бид нар санагдаг да. Залзаагаас бас асуулт асуумаар санаа. Ер нь танаа найз ингээд багасаа л ийм сайн үлсэд одоо нийгмийн идэх оролцоотой юм хөхтэй байсан юм уу? Ер нь бага бахтай юм уу гэсэн. Тийм бага хасаал ер нь их сахилгагүй. Тэгэл би ингээл ард нь үлдээл гэж энэ өчнөө ажил хийж амжилтжал тэгэл ер нь их юм нэг ингээл нийгмийн итгэгчтэй итгэсэн шүү дээ тийм ээ. Тэгэл ер нь их амьдралын төлөө шургуу тэг зорьсондоо заавал хүрдэг. Тэр маш мундаг. Энэ их ажлын хажуугаар ингээл төрөөл, үр хөвгтөө сайхан хүмүүжүүлнэ гэдэг хамгийн гоё тийм. Тэгээд тэрэнд нь өстой хүүхдүүдийг бас баярлуулад ном уншуулдаг хэтэрдэн өстой үнэхээр сайхан. Найзаараа үнэхээр их харин харцнаас нь харагдаж байна. За тэгээд нэр үнэхээр бас гайхалтай ийм сайхан ажлыг хэтэлж явж байгаа баццэг маань тэгээд Өдөр чи ерөөг Найдлын шагналууд намын сан маань яг одоо өнөөдөр энэ жил бол 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 4 салбартай болсон. Бас анхныхыг бол бас л одоо үйл ажиллагаагаа явуулаад жигдрээл явж байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд ер нь хичнээн хүүхдэд үйлчлөө, ном уншуулв, уншуулж сургав, ном уншиж сууна гэдэг чинь бас хүүхдүүдийн хувьд бол бас нэг айхтар амар зүйл бол биш шүү дээ тийм ээ. Хүүхэд насандаа өдөр чинь одоо босоолгүйгээл яваал яг уншиж сууд сурна гэдэг чинь бас хэцүү байд юм болоо гэж миний бодлоор боддог шүү дээ. Тий. Яа гаднаас нь бас харахад яг тийм байж магадгүй. Би дотор нь байнга байдаг болохоор хүүхдүүдтэй байнга суудаг болохоор миний хувьд ерөөсөө хэцүү санагддаггүй шүү дээ. Хүүхдүүдийг айл болох би чи өөрөө нөгөө үлгэрийн хувцс моц өмсөөд хүүхдүүдийг үлгэр хөөрхөн болцсон байсан шүү дээ. Хүүхдүүдийг анхаарлын татдаг болохоор ч тэр юм уу. Гэхдээ ер нь хүүхдийн суух 1 минут хугацаа гэж байдаг л да. Яг тэрийг л барьдаг. Тэгээд дээдл нь 10 бага насны хүүхд бол дээдл нь 15 минут суун. Том хүүхдүүд бол тэрнээс дээшээ номондоо ид амтшаад ирвэл тэрнээс удаан суудаг. Тийм болохоор миний хувьд хүүхдүүдийг ном унших эсвэл докторгүй байдаг гэж юусоо боддгоо штэ. Огт боддгоо. Тэгээд хоёрдугаар зүйл нь болохоор одооний хүүхдүүд ер нь аюу сайн ном уншдаг болсон. Одооний хүүхдүүд гэж ярьдаг маань бид нар ч гэсэн одоо л цугл амьдарч байгаа гэдэг тийм. Тэгээд бид нар ч гэсэн одоо цуг амьдарч байгаа юм чинь бид нар яаж хүүхдүүдтэйгээ хандж гин хүүхдүүд маань яг л тийм хандлагыг өгүүлж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг одооний хүүхдүүд дээр үеийн бид нар гэж нэг ялгалгүйгээр бид нар одоо л цуг хамтдаа л амьдарч байгаа юм чинь дор доороо том жижиггүй хөшин залуугүй хийж байгаа үйлдэлүүдээ ухамсарлаад явчвал юм бас их болчих юм болов уу гэж. Одооний хүүхдүүд ирээдүйд гэдэг шүү. Хүүхдүүд бол маш гоё юм гэж тий. 10 жилийн дараахыг би бүр байнга нүдэндээ төсөөлдөг юм. Их орон амьсгал сайхан болсон тий. Бүр хүчрхэг хил мондог гоё хүчрхэг гүрэн болсон. Тэгээ би бүр аюух тийм уран сэтгэмжээр төсөөлдөг шүү дээ өөрөө нөгөө байнга ингээд номтой байдаг болохоор ч тэр юм уу. Тэгээ номын сангаас ингээд найвлын шагналтанд төрсэн байгаагаар тэгээ эх жилийн маань зорилго найвлын шагналтан Монголд ойрно. Гэсэн юм зорилго тавьсан. Тэгээ тэрнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өчигдөр бол тэр сургууль дээр очиход нэг хүүхэд бол шагаачдаг шүү дээ. Би номын санд болоогүй ном унших уу гэд. Тий, хүүхдүүд аягүй хүлээлттэй л байгаад байгаа. Тэгэхээр маш их яарч байгаа зүйл юм би гэж би харсан. Ханга багтаа хэр зэрэг ном уншдаг гэсэн бэ? Би багтаа тэгээд нэг айхтар ном уншдаг байсан төв. Юу хийж вэ? Сургуульч уншаал. Тий, ерөнхийдөө нөгөө ном уншихын хэмжээгээр бол уншдаг л байсан л да. Манай сургууль бас номын сантай байсан тийм үү? Азалж тийм номын сандаа суугаад тэр үед чинь яг нөө ангиараа бүлэг болоод манай ангийнхан хамтдаа ном уншдаг байсан байхгүй. Тэгээ хамт сууж байгаа л бүгд ном уншдаг байсан да. За. Найвлын шагналтууд номын сан маань одоо ягаар яг нэг номын сандаа тус бүрдээ гэдэг ч юм уу яг хичнээн номын сан номтой юм бол. Ер нь бол 5 мянган ном нэг сургууль болгон дээр тийм давхарцсан тоогоо шүү дээ тэр чинь гэхдээ нэг номноос дор хаяж 10-аад байх хэвээр. Тэгжээж нөгөө хүүхдүүдэд нөгөө заавал унших ном тийм заавал унших номын чагсаалтууд бас байна. Тэр чинь 200-аад ном байна. Тэгээ дээрэс нь
ганцхан номтой байхаар хүүхдүүд хоорондоо жоох хүүхдүүд ч бас булаацалддаг. Нэг төрлөөс Миний авчихсан номыг чи авчлаа гэж булаацалтал тэгдэг учраас хамгийн багадаа 10 ширхэг ном байх хэрэгтэй. Нэг төрлийн номноос. Тэгээ түрүү надаас нөгөө асуултсан мартсан биш нэг ярьж байгаа та. Хичнээн хүүхдэд ном уншуулсан. Тэгээд 4 салбарын нийт 3500-аад хүүхдэд одоогоор ном хүртээж байна. Өмнөх тоо болохоор торцсон тоогоор 2300 хүүхдэд бид нар ном уншуулсан. Тийм тоо баримтууд байна. Та мундаг таа байна. Тэгэхээр яг хотын хэмжээнд ч юм уу эсвэл тэдэн хүүхдийн дунд тийм дэдийн хэмжээтэй номын сан байна гэсэн тийм нэг тоо баримт байт юм болов? Ууг нь бол байдаг. Гэхдээ манад яг тэр стандарт хэрэгжүүлж тийм яг үнэлэхэд байхгүй. Монгол улсын хэмжээнд 720 гаруй мянган хүүхэдтэй боловч хүүхдэд зориулсан хүүхдийн тодтолтой номын сан 5хан байдаг. Тэгээ энэ бол нэг номын санд өдөрт одоо 100 гаруй мянган хүүхэд орох юм их боломжгүй шүү дээ. Тийм болохоор томчууд бидний зүгээс хүүхдүүдтэй хийж өгөх хамгийн анхны том зүйл бол ерөөсөө эхний ээлжинд номын сан гэл аягүй сайн нээж өгөх. Одоо бас нэг үе бодвол мундаг сүүлийн үеийн мундаг залуучууд зөндөө байна шүү дээ. Үнэхээр ингээд сэтгэл зүрхээрээ хүүхдүүдийн төлөө юм хий гэсэн тийм. Сая гэхэд тийм нөгөө хүүхдийн асрамжийн төвүүдэд номын сан нээж өгч юм. Имлэгүүдэд номын сан нээж өгч байна. Бид нар чинь ингээл дор бүрээд ингээл уусарлаад тэгээ дор бүрээл юмнууд хийх гээл үзээ зүтгэхэд байгаа байхгүй юу? Тэгж байгаа нэг хэлэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг юу орж ирэх хэрэгтэй вэ гэхээр төр засгийн үүрэг оролцоо энэ дээр нэлээд байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр зөв зохицуулалт байх хэрэгтэй бид нар ном ингээ авах гад байлээ тэр болгон ном худалдаж авах боломж байхгүй шүү дээ. Тийм болохоор номыг үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд байна шүү дээ газрууд байна тийм. Номын хэвлэлийнхэн эднэртэй л энэ номын сангуудыг сайн холбож өгөх ийм ажил тийм баймаар байгаа юм да. Тэгээд хэрэг үдчихээ байвал тэр тал дээр анхааруул их зүгээр. Тэгээ ууг нь бол хууль бол гаргачаад байдаг. Тэр хэрэгжих тал дээр шаардлага тавихгүй байгаа учраас тийм хомсон. Зүгээр ингээд юм гаргачаал орхичдаг. Тийм орхичдаг. Тэгээд нөгөөдхөө яг шаардаад хийлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хийлгээд байвал айгу зүгээр. Тэгээ хүүхдүүдийг номын сан дээр харин бид нар бас ном уншаарай гэж орхидоггүй. Номыг уншуулахын тулд итгэжүүлэлтийг аяух явуулдаг. 5 ном уншсан хүүхдэд Нобелийн шагналтны тамга дардаг. Тэгэхээр нөгөө хүүхд чи аяух урамшдаг байхгүй тэрэндээ. Бис нэг тамгатаа олчлаа Нобелийн шагналтны тамгатаа олчдаг. Тэгээ 25 ном уншсан хүүхдийг хүүхэлдэйн театр жүжиг үзэх хэрэгээр кино театруудад кино үзэх хэрэгээр одоо ивент тэтгэгч байгууллагуудад бас хамтарч байгаа учраас эдний гарын бэлгээр аяух шагнадаг болсон. Тийм сая хаан заримгаас манай 300 хүүхдэд зайрмаг тараасан. Тэр чинь тэгээд нөгөө тэднэрт ч гэсэн айгүй гоё байгаа юм чинь. Ном уншаад зайрмаг дургүйх гэж яах вэ? Тийм бас бат байгальтай ингээл хамтраад тэгээд шатхуун түгээх хүүхдэд бид нар бас хамтрах гэж байгаа. Тэр нь яавал гэхээр нөгөө хүүхдүүдээ номын санд уухгүй зөөж авчирч ном уншуулж байгаа ээж аавуудыг дэмжиж бензин ирэхээр шагнаж байгаа. Тулгаа ууж шагнаж байгаа. Тэгэхээр нөгөө ээж аваад айгүй урамтай. Ингээ хүүхдээ номын санд авчирсныхаа төлөө тийм хүүхдүүдээ ном уншуулсныхаа төлөө ингээд 50000 ч гэхгүйгээр бензин ирэхээр шагнуулна гэдэг ч юм бас гоё юм. Тийм тэгээд ээжүүдтэй гэртээ суугаад хүүхдүүдээ харж байгаа ээжүүдээс орлоготой болгохын тулд 3 өдөр болгон манад кино өдөрлөг гэж байдаг. Тэр кино өдөрлөгөө нөгөө зүгээр үзүүлэхгүй хуучин хувцас хүүхдүүд авчирж өгдөг. Тэр хуучин хувцаар нь нөгөө ээжүүд гар урлал хийдэг ээжүүдтэйгээ бид нэг хамтраад дээлмэлээ өөрснөө оёд өмсчихдээ шүү дээ. Эдгээр ч одоо өөрснөө л оёж байгаа. Шаман урлан гээд ээжүүдийн бас тийм нэг хөрхө урлан тийм. Хүүхдүүдээ номын санд суулган гаваас. Тийм тэр урлангаас мань бас хөрхөн гоё юмнууд бас хийхийг зааж өгнө. Тэгээд тэр хуучин хувцаар нь нэмнэхийн хөдөө орон нутгаар руу явуулна. Тэгээд тэр нь буцаагаад ээжүүдэд мань орлого болдог учраас ер нь ганц номын сан гэхгүйгээр нэг юмнаас улбаалаад олон тийшээ дэлбэ шиг тийм зэрэг юм хийж болдог гэдгийг л энэгээр л олон хүний санаагаар гарч ирж байгаа юм бол. Тэгээд ташрамд хэлэхэд бас хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа дэмжиж байгаа бүх хүмүүстэй нэг ном ч гэсэн нэгдэхгүй авчирч хандуулж байгаа бүх хүмүүстэй чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье. За маш их баярлалаа. Номын сангийн орчин ийм сайхан болгож өгснөр гол нь бол хүүхэд багчуудын маань одоо сургууль хүмүүжүүлэх номоор дамжуулж хүүхдэд одоо тэр хүүхдэд хүмүүжин одоо номыг одоо хүүхд шинтэн уншснаар тэрнээс үлгэр дуурайд найз нөхдөөгөө ямар харилцаанаас эхлүүлдэг их өөрчлөлтүүд их байдаг л да. Тийм учраас энэ номын сангийн ийм сайхан орчинтой болгож өгч байгаа
Номын шагналт номын сангийн тэр бас байгууллагын хамт олондоо бас баярлалаа гэж нэг. Арвар онцлог хөтөлбөр харийн галтгоо нэвтрүүлэг үзэгчдэнд шууд хүрч байгаа. Тэгэхээр өнөөдөр манай зочноор Нобелийн шагналтнууд номын сангийн захирал Баццаг оролцож байгаа юм аа. За үзэгчдээ бас нэвтрүүлэгтээ хамт байсан бол мэдж байгаа бах тийм ээ. За тэгэхээр хамгийн сүүлийн үед хийж байгаа ажлуудаас гэх юм бол одоо 137 дугаар сургууль дээр номын сан байгуулах гад ер нь л баг дуусч байгаа гэж хэлж болох уу? Ер нь номын сан маань бүртгэд хэдийн хэмжээний ажил үлдсэн байгаа. Ер нь одоо нэг 100-ны 60% таа явж байгаа. Талаас нь гарсан. Тийм талаасаа илүү гарсан. Тэгээд энэ дээр надад тусалж байгаа хүн бол миний хань. Тийм нөгөө өөр хүн мэдээж номын сан хэдий ч нэх гоё өнгөлөг гоё байна тий. Төдий ч нөх хүүхэд ном бодол баяждаг. Хэдий ч нэх хүүхдийн бодол багаасаа баяжиж сэтгэлгээ хэдий ч нэх хөгжин төдий ч нэ том болоод маш их баян сэтгэлгээтэй болдог. Мэдээж баян сэтгэлгээтэй хүн хизээч ядуу амьдрахгүй, ядуугаар сэтгэхгүй, ядуу муухагаар хүний энийгээ илдвэр хэлэхгүй штэ. Тийм учраас бид нар номын сан айл болох гоё өнгөлөг болохыг боддог. Тэгтээ өнгөлөг болохдоо тийм үндэсний чиглэлийг илүү их барьдаг. Би өөрөө ч гэсэн нэлээд бас үндэсрэг үзэлтэй хүн учраас уул ус ургамал тий хүүхдүүдийг нэг тийм гоё байгалийн орчинд очсон юм шиг тий. Тэгээд тэр дундаа босоо Монгол бичгээ ингээс жоохон дээдэлдэг уншиж чаддаг. Тэгээд уул усаа хүн нэр багаасаа яаж хайрлаж хамгаалах ёстой. Тэр болгоны мэдрүүлэх зорилгоор тийм орчин бүрдүүлдэг. Тэгээд тэр орчин бүрдүүлэхийн тулд бид нарт мэдээж зураач хэрэгтэй. Тэгээд зураач гаднаас ирэх хүн гуйвал маш их мөнгө өгөх. Айгүй өмнө өртөгтэй байдаг. Тэгээд тэр мөнгийг би хинээс хүсэх юм бэ байхгүй ш надад. Тэгэл нөгөө чаддгаар нөхрийг бол зураач юм чинь та сайхан зураад өгчих гээл гуйгаал. Тэгэл зурулцдаг байхгүй юу. Тэгэл одоо нөхөр маань л ерөөсө бүр бүх үйл ажиллагаанд минь хамгийн нэгт тэгэл ерөөсө номер 1-т байнга тусна. Надад харин сүүлийн үед манай хүүхдүүд бас нөгөө аавыгаа дөрөөгд айгу мөн зураач болоод байгаа. Эхнээсээ удаг шонх тэр зураг мураг туслаад яваад байгаа. Тэгээд ирээдүйд Нобелийн шагналтан болно гээл хүүхдүүдийг тэгж хэлэхээр бүр сэтгэл айгу гоё л байгаа шүү дээ. Тийм тэгээ одоо 137 минь хэрэгтэй байгаа зүйл гэвэл сандал ширээ хэрэгтэй байгаа. Ном бол ерөнхийдөө бас нөгөө цуглаад тийм нөгөө өстэй явсныхаа ясцуун хичээр бид нар чи байнга л ийш тийшээ явж байгаа юм чинь нэг зөвөр суухгүй. Тэгээд ном бол аягүй сайн цуглаад байгаа. Энэ номын 50-аар болохоор 5 богд маань хийж өгч байгаа. Старихт клуб маань хийж өгч байгаа. Харин сандал ширээг болчиход байгаа бид нар. Хүүхдийн яг нөгөө суух стандарт гэж байдаг тийм. Баг сургууль учраас стандартад таарсан сандал ширээнүүд аягүй хэрэгтэй байгаа учраас энэ дээр хамтрах байгууллага хувь хүндээ өөрснөө бас сандал ширээ хийдэг бас гараар юм хийдэг байгууллага тавилгын үйлдвэрүүд байвал бид нартай хамтарч ажиллахыг урьж байна. Тэгэлгүй яг хаа Баццгийн маань ихлүүлсэн сайн үйлсийн аянд бас оролцох хүсэлтэй хүмүүс байвал одоо телевизээр сууж байгаа бас сандаж болох юм тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг хүмүүс янз бүрийн хэлбэрээр тусалдаг байх л та. Би эртээд ажиглаж ирсэн. Ерөөсөө ингээд 5 богдоос өгсөн нэг ном гэхэд одоо баг сая гаруй төгрөгийн ном гэхэд ерөөсөө баг нэг хайрцаг байх жишээ тий. Ном өөрөө маш их үнэтэй байт юм байна хаа. Ном хамгийн үнэтэй. Тэгэхээр нэг юм ном чинь л одоо 5,000 төгрөгнөөс дээш байдаг. Тэгэхээр тэр чинь өөрөө ингээд гэтээ номон дотор бол нөгөө ертөнцийн сайн сайхан маш гоё яруу тансаг юм бүхэн байдаг учраас тэрийг уншаад ингээд зүрх сэтгэлдээ тэгээд авсан хүн Баццгийн маань хэлдгээр хизээч одоо нөгөө мөн мохоо бодохгүй ядуу байхгүй гэдэг тэрэлтэй тийм ээ. Тэгэхээр одоо тэгээ нөгөө цэмдийн дамнын сүрэнгааны гоё үг байдаг штеп. Номыг унших нь тэнгэрт нисч дэлхийг тойрж далайд аялах мэт. Номыг зохиогч нь тэнгэрийн нар дэлхийн цэцэг далаан дагна мэтгээ гоё үг байдаг. Энэ л үнэхээр яг дотор нь орж ямар гоё үг байдаг. Өөрөө л айгүй хамшигтай. Тэгэхээр хүүхдүүдэд айл болох нь номыг хүртэн. Гэхдээ ном чин дотроо бас айгүй олон янз шүү дээ зэмзүүртэй. Сайн ном байна. Тэгээд цаг заваа үнэхээр сэтгэл зүрхээ гаргаад ийдсэн гоё хүүхдийн номнууд байна. Зөвхөн өстой нэг нүд хураа хайцсан ч ном юм байдгийг шүү дээ. Харин зарим ном тийм номнууд бас байдгийг анзаарддаг. Тэгэхээр бид нэр ном авахдаа аль болохны чанартай номыг сайн номыг авахыг зорддог. Тийм болохоор хүүхдүүдэд маань бас ном хандуулахыг хүссэн хүмүүс маань аль болох чанартай сайн номнуудыг өгөөрэй. Тэгээд ном айгүйх
үнэтэй айгуу сайн чанартай ном авъя гэвэл хамгийн магадгүй 10-15-аас эхэлнэ. Тэгэл таны дөрөвний хэлдэг нөгөө нэг хайрцаг дотор бүхэл бүтэн сая төгрөг гэдэг чи ясар их мөнгө шүү дээ. Сая төгрөгөнд ном авсан байхад ийм жижигхэн хайрцагтай байж юм тийм. Тэгээ тэр нь 100 ширхэг хүрэхгүй тийм байдаг. Тэгээ бид нэр 1000 ширхэг ном цуглуулсан гэхэр чинь асар их хүч хөдөлмөр орсон байна шүү дээ. Хөрсө бүр шүн ч унтаж чадахгүй одоо хаанаас ном авахгүй гэдээ би бүр энэ тэндээс ном авах гал бүр ингэж бодоо. Тэр зохиолчийг өөрөх үү энэ захирлыг өөрөөл яах вэ гэсэн. Нэг номоо бодсоор байгаа л тэгэл шүн бодсоор байгаа нөгөө хүн рүү уцтдаг шүү дээ. Тэгээд заримдаа нөгөөдөл чинь завтай уу яан завгүй уу яан тэгэл ёстой өгөхгүй бол заримдаа бүр өгтөл нэхэл авна шүү дээ. Тийм үү тийм бас байна. Тийм учраас ойлгоорой зарим хүмүүс маань ямар ядаргаатай юм гэж бодож байгаа бол ойлгоорой. Ер нь яг ингээд ном хандилж байгаа хүмүүсийг хахад ямар шиг хүмүүс ахын түрүүн бас хэдүүлээ ярилцаа сууж илаа шүү дээ. Шил лац цуглуулсан мөнгөөрөө ном хөдөлгөж авч хандилсан гэдэг. Тийм миний бүр ярих дуртай хамгийн гоё түүх шүү дээ. Одоо баг 3 жилийн өмнө да би нэг хуучин номынсан манайх анх нөгөө подолд анх номын сонго нээж хэлж ирсэн. Тэгэхэд гадагшаа шууд ингээ гардаг. Тэгээ гаднах хогоо ингээд би өөрөө ажил байдаг ус учраас өөрөө хогоо цэвэрлж ирсэн чинь нэг юм ундааны лаад сав туудаг хүмүүс байдаг штэ. Тийм нэг ах ирээд надаас ундааны юм сав өгөөд ус гуйсан байхгүй ус хийж өгөөч гэдэг. Тэгээ нөгөө жоохон халанцоо тэд нар чи өмссөн ус ямар байдаг лээ те. Тэгээ тийм болохоор би жоохон айгаал бас нэг хүн юм чинь эвгүй харагдахаар чинь тэгээд ааш тэгээ согтуу хүнээс жоохон бас хүн айдаг штэ. Тэгээ цонх муу хагалчгуудаа гэж хэлсэн шүү дээ юм боддог штэ. Тэгээд усны савыг угааж цэвэрлж өгөөд ус игээд өгсөн байхгүй. Тэгсэн нөгөө ах настай хүн байсан. Минь энд юу байдгийг гэхээр би нөгөө орж үзье гэдэг нөгөө ус гуугаад авцсан юм чи одоо орж үзнэ гэх болоо гэж бодоод нөгөө орж үзээд хүүхдүүдийн минь айлгаж шít. Өө ах манад номын сан нэг их ном байдаггүй. Харин ганц ном ганцдахгүй хандвар авдгийг гэж хэлээл. Тэгсэн. Тэгээд хурдхан шиг номын сан руугаа орсон. Тэгээ нөгөө ах ч гэсэн яваад өгсөн. Тэгээ нилээд хоногийн дараа нөгөө ах чинь дахиад ирж гин. Тэгэхээр би за бас л нэг юм гуйх гэж хэлээ гэж бодоод жоохон төвөгшөн ш тас. Тэгээд очсон. Тэгээ очиод ахата яах гэсэн чинь ахын чам нэг юм бэлгэлэх гээд. Тэгэхээр би гайхаад юу бэлгэлдэг лээ гэж. Юу гэдгсэн чинь ахын чам ном бэлгэлэх гээд. Тэгэхээр би бүр гайхаад нөгөө яана хог дээрээс ном төвчжээ баларсан ингэж одоо тэр хүн хооронд чи хүн чинь тэгэл юм юу эсээл боддог юм байл шүү дээ. Тэгсэн чинь ингээ өврөөсөө ингээ шив шин ингээ гялгар отон дотор хийцэн гээд нямбайлаад бүр ингээ бэлтцсэн надад өгөхөд ингээ бэлтцсэн бүр сэтгэл гаргацсан байгаа байхгүй. Тийм ном ингээд өгсөн. Тэгээ би бүр гайхаад нөгөө хог дээрээс ном гаргаж өгнө гэж ботцсон байсан чинь шив шин ном бахаар нь үг хэлж чадахгүй тэгсэн чинь хан харин ундааны лаад сав түүгээд тэрнийгээ зараад тэрнгүүрээ шив шин ном аваад муухай олохгүй тулд гялгар отон дотор хийгээд гэсэн чинь байх. Би бүр ингээд салгалаад бүр хүн чинь амар эвгүй алт юм шиг бүр уйлаад юу нөгөө ахаас чинь шижиглэх юу тэр хооронд чи бөөс мөс бодож исэн юу тэр бөөс мөс хамаагүй нөгөө ах чинь тэрж аваа уйлаад хоёулаа бүр тэгсэн чи нөгөө хүүхдүүд тийм хүн ингээд тэрж аваа уйлаад ахаар чинь гайхаад гарч ирчээд бүр багшаа та аавыгаа олсон юм уу тийм үндэж хүн тэрэл явж байгаа чинь нэг хэл удаан олоогүй байсан аавыгаа хайгаад олцсон юм шиг байлж олсон юм шиг хүүхдүүд аягүй хөөр тэгээд нөгөө уучраа яриад үгүй миний хүүхдүүд энэ хүн ингээд бүх явдлаа ярьсан чинь нөгөө хүүхэд учраас өөрсөндөө байсан 10 50 100 төгрөгнүүдээ нийлүүлээ буцаагаад нөгөө хахад идэх юм авч өгч байсан. Тэгэл юм гэдэг ер нь аягүй учиртай тэгэл тэрнээс хойш би их л юмыг бас ойлгосон ш. Давхар өөрөө ингээд амьдралаас суралцаал зэзээч хүнийг гаднаас нь хараад ямиг дүгнж болохгүй юм байна. Тэ хүн гаднаа ямар ч харагдаж байж болох ч гэсэн дотроо ямар их хүсэл тэмүүлэл зоригтой байсан бол тэр хүн тэр ундааны лаад савууд тэгэхэд нэг ширхгийнх нь 20 төгрөг. Тийм шүү. Тийм. Нэг хил нь 250 төгрөг байсан байгаа байхгүй юу? Тэр савыг цоглуулах болгондоо нүдэндээ юу төсөөлж исэн бол ингээл газраар сав хайгаа явж явах болгондоо ингээл тэр номын санд би ингээл ном авч өгөөд хүүхдүүд уншиндаа гэл яаж нүдэндээ харж исэн бол тэгэл тэр болгоныг бодохоор ингээл өөрөө ирэхгүй заримдаа өөртөө гомддгийн штеп хүн чинь бас өөрийгөө ингээд аяг голддог юм байл штеп. Би бол аяг өөрийгөө голоод гомддог юм бас заримдаа. Юу гэж өөрийгөө голох вэ тийм ээ? Ийм сайхан тийм. Би яасан тэрийг сонсож бас өөрөөсөө амар хиччихсэн. Найздаа ер нь бараг нэгт нүртэл очиж байгаагүй. Тэгээл нөгөө хөдөө байсан хүүхдүүдэд хараад
Тэгэл ямар гоё хүмүүс байдсан бэ гэж бодож исэн. Үнэхээр мундаг хүмүүс байдсан юм. Амьдрал нь сайхан бүр гаднаас нь харахад ямар ч тэгж хэлэхээргүй мөртлөө үнэхээр гоё сайхан хүмүүс байна. Тэгсэн мөртлөө гаднаас нь харахад энэ нэстэ сайхан мундаг хүн байна да гэж бодож явахд чинь урам хугалагч хүмүүс байна. Тийм болохоор ямар хизээч бас. Тэр хүмүүс одоо ер нь хаана явал холбоотой байдаг вэ? Холбоотой байдаг. Гамбаасангийн гам буух гэдэг. Тэр хүндээ одоо гэр оронтой өөр ингэсэн гэр орон байхгүй. Гэр оронтой болохгүй л бас гүүгээл байгаа. Тэгээд нөгөө номын сан руугаа илүү их анхаарал тавьдаг болохоор тэр алган бас яг нөгөө хүндээс жоохон тусалж чадахгүй. Тэгтээ гэр оронтой болохгүй л бас хөөцөлтөл хороо мороогоор бас нөгөө юм уу бичиж цагтмал бичиж өгөөл болж өгвөл нөгөө хорооноос чинь хүмүүст гэр өгдөг штэ тэрийг авчих гал тэгээ мөнгө цуглуулах гэхэр чинь хэцүү штэ ер нь мөнгөний асуудал чи аягүй хэцүү байдаг учраас би айл болох мөнгөний асуудлаас хол байхыг ил боддгийн. Тэгээ сайхан сэтгэлтэй хүнд мэдээж ирэх сайхан гэр оронтой болох нь давтаа тийм ээ. Тэгэл байх. За 137 доор сургууль дээр одоо номын сангаа нээжлээ гэж бодъё. Одохгүй сандал ширээдээ болоод нэгдэх бах. Түүнээс цаана бас олон сургуулиуд байгаа шүү дээ. Тийм өшөө зөндөө олон сургуулиуд байгаа. Тэгээ цаашаа бас хөдөө орон нутгуудаар илүү төлөвлөгөө бас анхаарай гэж бодож байгаа юм шиг. Тэгээ төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу бас төсөл дэмжих хуамтай юу байна гэж хайгаалаас явж байгаа. Хот дотроо бол бид нар бас ингэж нэгдээд бас хийгээд болоод байгаа юм. Ер нь хөдөөгөр явж байсан уу? Айгүйх. Хөдөөгөр явж байсан. Тий, хөдөөгөр явж байсан. Сэлэнгэд цоглог туслан дээр бид нар нэг хүүхдийн юу нэгдсэн байгаа номын сан. Хүүхдүүд амранга үнэ мал дээр цэвэр агаар дээр байнга сажуугаар нь одоо утас интернет PC захирам очроос хол номтой нөхөрлөнгөө бас нэг байгалийн сайханд тавуу шумалтайгаа нөхөрлөг гэс тий. Тавуу шумал гэж юу хэлдэг. Зарим нь одоо чинь яг үнийг хэлэхэд ямааны хүүхэд гэж ярьдаг болсон шүү дээ. Тийм чи хүүхдийн буруу биш шүү дээ. Үнэхээр мэдэхгүй хотцсон юм чинь тий. Хотцсон учраас хүүхдийн буруу биш. Тийм болохоор хүүхдээ зэмлэхээсээ илүү хүүхдтэйгээ яаж тулж харцах уу гэдгийг ээж аавууд минь байнга дотроо бодож явах хэрэгтэй. Тэгээ хүүхэд гэдэг чинь өөрөө асар их хүнээс төвчээр шаардна. Би хүртэл одоо ингээл хүүхдтэйгээ харьцахдаа яана буруу зүрөө үг хэлж хөөдөө айлгачих үдэ гэж боддог мөртлөө л чадахгүй айл эднийг хөөе тэгээч гэж хэлсэн байхгүй юу. Тийм болохоор айгүйх төвчээр л айгүйх шаардлагатай байдаг учраас ээж аавууд минь хамтдаа хүүхдүүдэд ирээдүйн найвлын шагналтан болгохын тулд эхний ээлжинд сайхан төвчээртэй байгаад хүүхдүүдэд сонсоод хүүхдүүдэд зориулж номын булан гаргаад хүүхдүүдтэйгээ хамт орой болгон 5 минутыг тийм 10 минутыг үлгэр уншиж өгөөд багаас нь ингэж тасгалжуулагч шиг тасалжуулагч хүн хүүхдүүдэд өдөр болгон тасалжуулдаг шиг эцэг их амьдралын хүүхдийн тасалжуулагч учраас өдөр болгон ингэ тасалжуулж ивэл сарын дараа, жилийн дараа, 10 жилийн дараа яг таны хүссэн тэр хүн болно. Тэр хүн бол гэхдээ номоор дамжиж мэдээж би болно. Тийм болохоор хүүхдүүдтэй цаг зав гаргаж агаарэ. За. Нэвтрүүлгийн маань цаг өндөрлжээ. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээж бас ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Амралтын өдрөөс бас угсалсан байна. Тэгээ бацгтай маш их баярлалаа. Тэгээд чиний маань ихлүүлсэн сайн үлсэн аяа ингээд давлгаалаад бас эргэн тойронд маш хайрыг түгээрэй гэж бас өрөөхөн. Тэгээд танаа номын сангаас бас Нобелийн шагналтанд төрөх болтугай гэж хүсэж өрөөё. За ингэсэн гарын бэлгийг болъё. За баярлалаа. Бэлгийн номын бэлэг. Тэгээд дээрс нэг гоё цагаан олны тухай юм гоё ном өгсөн. Баярлалаа. Бас найздаа бас баярлалаа. Гоё хоол хийж гисэн дээр нэвтрүүлгээр бас ингэж уулзна гэж бүр ерөөсө бодож ирсэн юм шүү дээ. Нөгөө бүр багасаа ингээл хамтдаа байнг байсан болохоор зурагтаар ингээд дэлгэцээр ингээд уулзсан юм чи айгу сонин гоё байлаа. Зургтан дотор уулзчихлаа шүү дээ. Аяр дуулцаагүй зургтанд уулзчаа би бүр ингээд шокноос ахахгүй лээ. Одоо нэг тийм дуусах гэдэг нэг сэтгэлийн үгээ хэлнэ байгаа. Зон сайдаас маш их баярлалаа. Тийм маш баярлалаа. Маш баярлалаа намайг тийм баярлалаа намайг өрсөнд бас найзтайгаа орсондоо маш их баяртай. Тийм бит хоёр ингээд ердөө уулзаг байж өнөөдөр уулзсан ч их гоё. Тэгээ би бүрс хамдраал ингээл юм ч ярьж чадахгүй. Найзгаа ярьсан юм л баг уйлж гал. Тэгээд цаашдын ажилд маш их өндөр амжилт хүсье. Бас эко телевизийнхэнд бас энэ нэвтрүүлгийг явуулж баярлалаа гэж. Тийм энэ цагаан хоол, ногоон хоол улам их дэлгэрэх болтугай. Номын сан маш их өргөн болох болтугай. Яа тэгэл яг Ерөөл Батар шиг ээ.
За амралтын өдрүүдийг бидэнтэй хамт эхлүүлсэн, өнгөрүүлсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Харин галгаваа нэвтрүүлэг даваа гарагт 11 цагаас үзэгч тантай дахин уулзах болно. Амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай.